эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үлж гэнэ үү та? За. Тарган сайхан үлж сайн явж гэнэ үү? Ажил төрөл сайн уу? Тарган сайхан үлж гэнэ. Ажил үйлс маань сайхан. Сайхан уу. Дүүрэн сайхан сайн явж ирлээ. Тэгээд Монголоо тоороод цаг хугацаач их бас хурдан өнгөрөх юм. Тэгээд 3 жил болсон байна ахын. Саяхан л одоо эхэлж исэн төслийг би. Зургатаар одоо өөрөө чинь зөндөл хадлаа да. Үзэл болоо. Үзээд юм байна. Өдрүүдэд таадаг. Өнөөдөр манад ороод чинь одоо сая ордогт таньлаад ямар соёг нь орж явж байна. Нэвтрүүл саарч гой нэвтрүүл хийх танаад хэлээ. Тэ. За баярлалаа. Бид яг одоо сайхан сүрэг тарган сайхан үрж гэнэ та. Энэ жил жоохон цас их таа манай энэ жоохон зүзхол нутгой байна. Тийм ээ, жоохон цаас ихтэй байна, тийм ээ. Цаас их ерэн их орсон шүү юм. Одоо нэг сар иртээ. Тэ. Одоо нэг сарыг авчул тэгээд бас гайгуулчин да үлийн одоо дунд сарыг аваа хийчих юм бол тэгээд ер нь бас нэг бас нааштай шүү. Нааштай бас өдөр бас жоохон тавигдаад бас жоохон явна шүү даас тий. Тэгээд аюулын хаадаг сарыг аваад цагаан сартаа зоолгочихвол тэгээд өдөр жоохон сунаа өвчл бас малч бас гадч тусч яваад тий. Нар жоохон наашлаад бас тэгээд юм аа тий. Одоо бидний цааш бэлчээрг болчиход баг тэжээдэл байж шүү дээ. Зэвс одоо тий. Одоо тэгээд бэлчээрээр ингээд яваад тэгэхээр цас зузаан болохоор малтаж идэх нь жоохон хэцүү. Тий хон яма адуу малтаж идэл болоод байгаа. Яг уу. Бог маланд жоохон. Бог мал одоо хавар ядрында хээта. Мал одоо хавар хүртэл ч одоо нэгэн цас ухах шүү дээ. Тий. Хавар одоо хээта мал их цуцрд юм аа. Хээдэ даахгүй одоохондоо яг уу. Гайгүй байна. Тэгээд ихэр гэдэг одоо амтэн ч одоо тээж идэхгүй тэгээд одоо байнгын өвсөр тэжээд өгчл байдаг одоо зогсож шүү дээ. Тийм л. Бид нь одоо өгдөө гараад тэгэл энэ чинь тэгэл нэг орж ирээд гадна зогсчаа ажил хийсээ атлаараа болно шүү дээ. Нэг ажиллаа давтаа хийгээд. Тий. Нөгөө чинь өвсөөгн дахиад нөхөн баашээсэн цэвэрлэн гажид их гэх юм. Тэгээд тэр ажиллаа тэгэл давтаа хийгээд одоо 50 жил одоо 60 жил 70 жил нэг юм хийгээд тэр чинь бүр сурч. Тэгээд ер нь бол энэ тэр ажлыг одоо мэдчихэж байгаа юм чинь баян хийсээр ажил одоо энийг ингээд тий. Өшөө дээр нь бас нэмээд бас амтэн хүнээс бас зарим нэг усуд бас мэддэг чаддаг усуд бас юм сурах хэрэгтэй бас тий. Нэгнээсээ тий. Залуу хөгшин гэж олж болохгүй. Нөгөө нэг Монголын өгөөд ихтэй нэг сагахтаа дэсцээ газар мөрөө аргамж сахалгүй хүнээс юм асуужаа гэж манай тэр чинь юу шүү дээ. Тэр чинь тэр залуучууд хүнээс сурах юм их байна. Тэр залуучуудаас бас залуучуудаасаа сурах юм. Тэрэтл хүүхдээс хүртэл үгүй явж байдаг хүүхд. Би нэг машин тавьжаад битгаар нөгөө бензин хийхгүй банк жоохон суурчаасан чи хадлагаад тэгээд нөгөө машин унцчихлаа нэг хотын дээр жоохон банд аваа гэж болсон. Тэгсэн чинь нөгөө бензин хийгээд хаашаа явж ирсэн. Гэрдгээ явж ах ёроочаад. За. Юу очоод көдөө зусан дура. Тэгээл нөгөө жоохон хөвгт гэж яана. Тэгсэн нөгөө машин энэ Японд хэрэг өмхөрдөм гэж нөгөө машин өмхөрдөм гэсэн дагаад одоо яад юм бэлээ гэсэн чинь. Манай нацрод гэдэг арганд хийхаар өмхөрдөм гэдэг. Юу ярьж байгаа нөгөө арганд хийсэн машин хөвгтэй. Мэдээд тэгээд би нэг хотын хөвгт тавьяа. Гэхдээ энэ нөгөө нэг дээргүй байдаг сахалгүй хүнээс хүн битгий голмоо асуу гэдэг чинь ямар айхтар хөвгтөө. Тэгээд танаас шин тэр жоон хөвгтөөс бас хүн сургамж авах нь зөв байдаг шүү дээ. Тэгээд хүн голж болох. Одоо энэ мад толгын мэдээ өчтөр зураг телевизээр ярьж байна л. Тэгсэн чинь тэчнээ сайн мал туусан. Тэгсэн одоо малчин залуу малчин суурч гэж байна. 1500 хүн одоо
Нүдэн жил байсан усудаас 1500 малчин байхгүй болсон байна гэж ярьж штэ. Тэгэхээр ч одоо залуу халаануудаа тэгээд одоо төвшин багсч яана гэж тий. Тэг чин жилд 1500-аас сойроод ахаар чин бас тий. Тэгэхээр ч нэмэргүй тий. Нэмэргүй тий. Тий залуу усууд Монгол ч одоо хоол хүнсний нэг ганц юу ч одоо мал аж тий өчтөр цоолын хүмс усууд хийж яана. Тий. Одоо 1500 малчин найнаад байхгүй болсон байна. Зөөрсөн байна гэж. Тэгэхээр ч одоо тэгээд энэ юунаас бол цөөрдөн гэж та бодож байна. Эдэн зүд турхан болж байгаа. Тэгээд одоо залуу малчин хазаа энийг бэлтгэл хэрэгтэй засаг төр тийм аа. Малчин хүн маллаа залуучууд өгөх нь орлогогүй байна шүү дээ. Үгүй байх болохоор яаж урд будаага аваад амьдрах нөхцөл байхгүй ярьна. Тэгэхээр ч дэдэ чи уул уурхааруу ийш тийш явах нь одоо. Тий амьдралын эрхээс залуучууд явна шүү дээ. Тэгэхээр нөгөө сая таны хэлгээ төрийн бодлого хэрэгтэй. Төрийн бодлого. Төрийн маш том одоо энэ эргэлтийг хийх хэрэгтэй. Залуучуудыг одоо үйлдвэр хоршоо барих хэрэгтэй. Тий барих хэрэгтэй. Одоо тэр ямар арга байдгийг залуучуудыг одоо цаанаас сайхан одоо мандаас гарч байгаа ноос түүхийдийг сайхан үн оруулаад өгч бодлого гаргаад одоо үйлдвэр энэ төр бас нэг улсын үйлдвэр болоод эдийн засгийн хэрэгцээ оруулж бид чинь одоо шар гаргасан одоо хоны нэхэж гадаг хэвчиж ийсэн. Үнэгүй. Үн байхгүй. Аваач гэсэн чинь авахгүй юм чи. Тэгээ яг нэг гэдсийн авчих юм да нэг тэр нэг хоёр одоо бас авах авчлаа тэгээ. Ганц авдаг юм яманы нэхэд аваад шүү дээ. Таныг одоо ингээд баг байхад одоо тэр үед одоо малын түүхэд бол мэдээж одоо хаягдж байгаа. Хаягддаг. Ерөөс одоо бүгд үнэтэй цэнтэй байлаа шүү дээ. Тэгээ одоо жишээд бол сайхан дурдаж ах юу адууны ширхгийн гэдэг чинь одоо метраараа худалдаж авдаг. Хон юуны снэхэгээ чинь одоо нэг хоёр дугаараар авдаг. Малын ноолуурыг одоо нэгдүгээр ноолуур, хоёрдугаар ноолуур, гурвыг гэдэг хэлэхтэй ялгалт хийж авдаг. Ноолуурыг бүр хийж авдаг байсан шүү дээ. Гурван янзаар авдаг байсан. Нэгдүгээр ноолуур царид чинь одоо 18 байгаад цагаас үйднээс 72 болоод 96 болоод тэгээд энэ зах зээл гарч ирээд байдаг. 18 байх ч одоо тэр үед бол тэр мөнгө гэдэг чинь амар мөнгө. Их үнэтэй байсан юм шүү дээ, тий. Нэг төгрөгөөр дэглэм авчихдаг байсан шүү дээ. Тэр чинь одоо тэр тэр мөнгөний ханш тийм мундаг байсан шүү дээ. Тэгээд одоо тэр үе нь тэгж малных юм үнэлж байсан байна. Нэгдлийн малчин хүн 75 сарын царин 75 50 хэдэн төгрөг аваад тэгэд амжираа болоод идэх байсан. Тэр юмны ханш тэр мөнгө нь үнэтэй байсан үед тэрэндээ харин сангийн аж ахуй бол малчин үнэтэй байсан. Цалин өндөр 2-300 гаргаж авдаг тийм байсан шүү дээ тэр үед одоо тий. Одоо бол мөнгө нь ханшгүй болоод юм тэгээд одоо малын түүхэдүүдийг хог болж шүү дээ. Сони юм да. Тэр үед одоо нэгдлийн байхад одоо бүх юм ноортой бүр Орос одоо энэ хил рүү гаргаад малынхаа одоо эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо тэр малаас арсан нөгөө малын одоо ясыг чанаад нөгөө тос хардаг шүү дээ. Энийг бүр техник төвөөр хэрэгжилж ирсэн. Тий, тэр чинь түүхэд одоо тэр тос одоо энэ юуны шимэлдэг хүртэл авдаг гэсэн чинь хоргоо хайлуулад одоо тэр тэр чинь одоо саяхан байхгүй малын туураа муура өөрийг бүгдийг авдаг байсан шүү дээ. Бүр туураа шаяхгүй. Тий, туураа хийхгүй байсан шүү дээ. Тэр нийгэм тийм байсан. Тэгээд одоо тэр үед чи одоо гадаад руу Орос руу их мал гаргадаг байсан. Тэр үед чи Монголын мал 25 саяас дэше гарахгүй ягаад ихтэй тэр нөгөө Орос руу гаргадаг байсан шүү дээ тэр үед чи. Тийм Орос руу гаргадаг. Тэгээд ял Оросхаас их юм авдаг байсан шүү дээ монголчууд чинь. Бараа аваач өгөөд хэрэгтэй юм аа. Тэгээд мал чинь 25 сая мал чи Монголын хэмжээ тийм малтай байдаг. Тэгэхээр бэлчээрийн заасан ч гэсэн яг таарч ахгүй дэсэ. Тэр чинь ингээд яг бодлогоо бариад явах. Нөгөө яг бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй тул одоо энэ жил одоо тийшнээ төл аавна. Дараа жил нь төлний маха одоо тийшнээ төл энэ жил гарсан бол дараа нь одоо тийшнээ махыг борлуулна гэх нөгөө даацаа юм уу бас бариад байна. Тэгээд дөрвөн үйлрлийн нөгөө нэг хаварж өвлжиг үйлрэл байгаа шүү дээ. Тий, тэр чинь зохион байгуулалтаа. Тийм байх. Дөрвөн үйлрэлээр тэр отор нүүдлээ хийгээд. Тэр үед ч юу сайхан байсан. Тэр одоо маш их малыг гадагш гаргадаг байсан шүү дээ тэр үед чинь. Тэр амдаар гаргадаг. Одоо энэ баруун аймаг бол цагаан уураар энэ овсаар гаргадаг. Одоо энэ хацгадаар энэ цагаан уураар одоо манай сэлэнгийн усгад одоо энэ
одоо модыг хийж гаргадаг байсан шүү дээ. Зүүн хавар 5 сараас эхлээд тэр одоо модыг аваад таргалуулаад тэгээд тарах хүчийг авахулж тэгээд нөгөө ус руу өгдөг байсан шүү дээ. Тэгээд туучнаа энэ одоо үрждэг уурхаа тий. Дахиад хураг шиг гараад. Дахиад үржил эргэл нөгөө хянса 25 сая мадаас чинь одоо нэг 10 сая 10 хэдэн сая 17 сая л төлөлөө дахиад тэр мал эсээд гарч иж явах гэдэг. Тэр сайхан бодлого. Тийм бодлоготой байсан чи. Одоо тэгээд мал ихтэй тэгээд одоо яах вэ? Тэгж одоо улсын эдийн засаг эргэлтэнд шүү. Тийм эргэлтэнд. Тэгээд одоо тэр бас их зохион байгуулалтаа тэр эд ч одоо тэр мундаг юм хийжсэн байгаа юм. Одоо яах вэ? Нийтлэгээ хийгээд нэг гадагшаа тусгамах гаргадаг юм байна одоо тийм. Ана Монголын газар шороон ургамал бол цул ийм байгаа шүү дээ. Хон мал хариулаа үж явтад ямаа гэдэг амт ямар гоё сорын олж иднэ. Хон ямаа чинь одоо жинхэнэ бид байгалийн гоё өргөм ичэг улсууд ч гэсэн монголчууд одоо энэ Украинаар зөв цааны давал бид одоо жинхэнэ эрүүл гоё ургамлаа зүүн одоо идж байгаа шүү дээ. Хаач байхгүй. Цэвэр байгаад идж байгаа бид. Энэ байгальдаа энэ дэлхий дээр тийм ээ. Энэ газар нутгийг олоод бидний тэр хүүхдээ энэ сайхан нутгийг олоод харин тийм энд одоо бид нар ингээд амьдарч байгаа сайхан шүү. Тэр тусгаа хамгаалаад сайхан нэгээд бас энэ зарим юугаар малчид бас нэг эсрэгчмэс явуулж уурхаа бас тэр бас нэг зөймдөө бол тэдний бас өйлөн байгаа юм тийм ээ бас тэрийг бас зогсуулаад тий. Одоо энэ байгаль хангаага сайхан хайрлж хамгаалж явал ер нь их гоё шүү да тий бид бүгд л байгалаас үүссэн шүү дээ. Одоо энэ гол усны ихэн дээр алтмал тухайд одоо энэ зарим ч одоо бас мод чулуугийн унгаад бас хэцүү байж таа тий. Амттай ханга амийн тастаад тэр чинь одоо болохгүй дээ тий чинь. Тийм учраас одоо бид энэ орон нутгийн усаа Монголынхаа газар шороомоо хамгаалж байвал сайхан л да бай тий. Яг уулуурхаа бас хажуугаар нь яг явж тэнгэр бас улс орондоо хэрэгтэй уулуурхаа. Ардын төмөндөө өгөөстэй уулуурхаа. Тэгээд амьдрах юм бол манай монголчууд амьдрал бай шүү дээ. Монголчууд сайхан бас л хөх тэнгэрийнхээ өнгийг авч мингтэй шүү дээ. Тэнгэрээс цаанаас нь сонгол гарч ирж байгаа энэ Монгол хүн нэтэр гэн гэдэг бас хөх толгот монгол хүн. Тий хөх толгот монголчууд яа. Өөр улс орнч одоо хөх толготтой хүн байхгүй. Байхгүй. Хүн энэ одоо тэгээд монгол хүн л толготтой төржсэн. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүлт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Тайланд улсад үйлдвэрлэсэн олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг 100% органик далайн байцааны чипс. Химийн нэмэлт өнгө оруулагч, амд оруулагч, хугацаа баригч ороогүй. Шарсан болон хатаасан 2 төрөлтэй, оригинал, халуун ногоотой, далайн амт гэсэн 3 төрлийн амттай. Шинэ амт, шинэ мэдрэмж, Triple M. Холбогдох дугаар 99 22 55. Алтай улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амд чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэл үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоо их, лам солих, нүүр солих, леедлийн сурлуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үлдээсэн манай бодлого.
Цэмбэ автоэртэнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй өгцөр байна. Цэмбэ автоэртэнц. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, механик тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 95 11 44 97 80 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овер хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Гоёхан цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхан брэнд. Төвшин Акт компани нь 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 тоод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 89 5087 89 89 61 70. За танаа үлдээ. Энэ манай юу яах вэ? Энэ одоо мөрөн тармал гэдэг юм. Манай хийх. Тэгээд өөрийнхөө хадлангийг бэлтгэдэг одоо энэ нөгөө пад трактор, тэр нөгөө бас нэг техникийн тармар, энэ том трактор тэр өвс төрдөг болохгүй. Одоо хатдаг. Энэ тарамдгийн тэр хатсан өвсийг. Тэр энэ мөрөөр тарамдаг байсан юм гол нь. Та одоо трактор барь. Мөрөөр тракторын жагаач гэн. Оо тийм үү. Өнөрхөл энэ одоо хэдэн жил болж байна? Одоо би 78 он трактор ч юм уу шамрын тэжээлийн аж ахуйд трактор барьж байсан юм. Тэгээд одоо 90 онд арчилгаараа тэгэл танаас хойш малчин болоод одоо энэ муу трактортай дэвс хатдим хөр. Энэ одоо дээрийн Оросын трактор. Энэ одоо баг нэр хэдэн жил болж байгаа ба. Тий, энэ одоо жага трактор одоо энэ доонд ер нь гарсан байдаг. Энэ бүр 50 донд л гарсан трактор биш байл энэ Беларусь трактор. Одоо хэдэн жил болсон? Энийг нэлээд хэдэн жил ярьж байна. Тэгээд хадланд хэрэгэлд юм энийг. Тэгээд энэ шавар намагтай газар одоо энэ Юу хөчөөл одоо. Эсвэсэхинэ тий. Энэ ч одоо гоё. Энэ нь болохоор одоо пад энээр хаддим энэ том трактороор хаддим. Тэрийгээр тарамдим. Энэ болохоор намаг манай хойдолд намаг устаа. Энэ ер нь авснаас энэ дугуйг сольсон уу? Энэ их зузаан ер нь зузаан дуунаа чинь хагадгүй дугуй. Дараа нь одоо ихтэй ийм байж байгаа дараа нь Энэ тий 80 мотортой трактор бол 80 трактор тий. ийм байж байгаа дараа нь ийм болсон. Дараа нь юм болж. Тэгээд ийм техниктэй ингээд одоо ингээд малчин хүн бас өөрөө хадлангаа хийх бол бас тий энэ ийм одоо манай хүү энэ хадлан битгаар хийж байна. Урд одоо манай малчин хөөхт байд юм аа тий. Одоо тэр нас суулын сааталтай тий.
Тий. Тэгээд бид хоёр үе залгамжсан аваалч хөхтэй юм. Энэ одоо яадаг гэдэг нь хоо. Энэ одоо буугаад эгаа гэдрэ буулгач гэдэг наачин тэр үеийн чинь хамаазаа сайхан баалдаа зэлчихнэ. Үсийг хамаадаг. Хамаадаг сайхан зээл гаргачихна урт. Баал гаргачихна. Энэ ийм техникаар игээд Энэ тэгээд энэ чи өөрөө доошоо гарах юм уу? доош харч нэг буучихна доош. Буугаад игээд хойдолтой найр ისээ ингээд тармаад гой болгож өгч. Ерөөсөн бол одоо тэгээд энэ газар тариалангаар нилээ юу боллоо. Газар тариалан ихтэй аргагүй манай энэ дээр үед анхны сангийн аж ахуй штэ. Тий олон баатруу төрсөн. Тий газар тариалан биш нутгалд. Өөрийнхөө цөөхөн гэдэг малыг ийм үйлдэл барьж явсан байгаа дандаа. Үйлдэл дотор үйлдэл яасан. Тэгээд салхи хаагаад их халуун дулаа юм. Тий. Энэ дотор одоо Хэдэн баатар тэгээд ямар боломжгүй тэгээд Тэгээ хоньны дотор ороод ордын хурганы шаа энэ тэжээдээ хургыг цусныг оруулаад ийм авчаач ин янз халууны халуун байна. гоё тэгээ дулаахан тэгээ салхи байхгүй да үйлдэн дотор үйлдэл хийчихсэн тэгээ Үйлжин дотор үйлжин. Бид болж байгаа үйлжин. энэ дуудаж байна хэн 2004 онд байсан үйлжээ. Тэгээд одоо мод ховрдаад мод одоо ховрол жана одоо хамаагүй модон гэж болохгүй. Тэр байсан үйлжээ. Тэ одоо тэгээд хүүхд дурд сайхан болоохоор үйлжээ байсан юм. Тэгээд малаа гараад тусдаа гараад Өдөрт хэдэн удаа тэжээд өгч байна? Өдөрт өглөөрөө өсөгээд өдөр сайда будаа гэсэн юм. Одоо дахиад өсөгд юм. Өдөрт 3 будыгаа цуглаад тэгээд өгнө. Будаа асууг. Будаа асуугна. Тий нэг хогийн будаа худалч явсан бид. Ингэж байж л одоо хүүхийг хайрлж байсан. Тий. Малын буйн. Одоо тий одоо наа чи нэг будиддаг одоо хүн даараад өмгчнаад фижинээд ороод байна. Малыг сайхан ухаантай. Хайр өрмөр шүү. Тий. Энэ хүний төлөө энэ мал. Хан тэгдэж шүү. Хүний төлөө хүнийг ирүүл байх гэж хамаг сайхан ургамлыг өөр хийдэг. Тэгдэж байна. Тий. Тэгээд энийг тэр өхрийн үйлдэл тэр тэнд өхөр том үйлдэл даарна. Өхрийн үйлдэл. Танаа юу хийдэг вэ? Миний аав ачиг насаараа малсан хүн тий. Одоо ээж маань байж 97 хүрч байгаа. Манайхан жоохон нас. Зөв. Одоо яаж настай юм байна одоо. Одоо маань чихүнхэ хатуураад тэгээд одоо бидний хажууд байхаар байхгүй ороод тань. Одоо тэгээд өөр хүүхдтэй залуу үедээ тэгээд энэ мал юугаа бас тэгээд залгуучлаа бас өгөөл ах юм. Явж гэнэ үү? Туссан гараад хүүхдүүд одоо энэ малыг хүүхдүүд одоо эзэмшиж эднүстэй өгч байгаа шүү дээ тий. Өөргөн шүү дээ. Залгуулж явах. Сайхан. Гоё юм. Мадаваад дуур одоо мадаваад гацсан тустай амжираад. Хажуудаа байж жоохон холх явбал бас ажил хөдөлмөр төрөн шүү дээ. За энэ одоо 7 хужира. Энэ одоо малд одоо ямар одоо аш тус байна ах энийг тайлбарлаж өгөөч. Энэ одоо дагуур юм хужир байвал мал ер нь мууддаггүй байдаг байхгүй заяа. Мал одоо хамгийн гол юм хужир. Хужираар дутаж байгаа. Хужираар дутаж. Энд бол одоо малд хэрэгтэй маш урлан ирц байгаа тийм ээ. За яд. Та бүхэндээ их баярлалаа. Ажил төрлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ ахта урт насаж удаан жаргаараа гэд ах их шөөртөө сайн сайхан эрүүл ихийг бас хүсэж байна. За мал сураг нь 10 будааш хайрвжиж галгууламт нь үеийн үедээ мөнхөд бадарч үүх түүх нь одоо хэдэн үеэрээ сайхан төвөг соёлын сайхан ариун сайхан дэлгэрч байгаа гэж сайхан ерөөж байна. Ухтаж хүлээж явсан талархч байна хүн. За хангаан одоо энэ ч одоо байгалийн одоо нөгөө одоо тэр сайхан эми ургамал энэ малынхаа одоо энэ сайхан цагаагаараа дамжаад тийм ээ Монгол хүний ур ухаанаараа сайхан бүтээл болсон одоо шимийн бор гэж ярьдаг дээ. Шимийн бор. За ингэж хөрсөж гараа сайхан шимийн бороо. За баярлалаа. Шимийн борыг нөгөө шимэж уул одоо им болдог гэж ярьдаг даа хөгчүүд тийм ээ. Тэр хөгчүүд эний чинь юу яадаг байсан шүү дээ. Ураа унтахтаар нэг аягийг сайхан бүлээлжээ дуугаад тэгээд өглөө босчоод комин ороо нөгөө жоох юм болгосон чинь
Гой би өстө гоё болчлоо гэж байсан. Одооны улсууд бол тэр бүгдийг угаад би жоохон байхад хадланд орж ирнэ. Тэгээд тэр өвгчүүд чинь бүгд 2-3 литр ашигтай ирнэ. Тэр чинь хадлан дуустал баг 10 тонны тэрийг ундахтаараа хэрэглэнэ. Тэгээд эмчилгээ маягаар хийлээ. Одоо бол бүгд уугаад боожод одоо асалдаа зодолдоо тэр чинь будаа хийс одооны зодол. Тэр үед чинь бол тийм төгөлөө басаад ороо ундахтаараа ярьж хөөрөөд нэг аягийг уугаад талунд нөөрөөс хавчиж юмнаас тэгээд уугаад өглөө тэгж юм уу ясаа би сайхан болчихлоо гэдэг юм. Энэ халааж уудгийн ууч иргэн. Тийм билээж уусаа тус нь хайдаа тэр сайхан өөрч шингэдэг байхгүй дээ шими юм гэдэг чинь тий. Им болгож ууж. Им болгож уудаг. Тэгэхдээ эний чинь бол ерөөсө малаас л гаралтай. Малаас гаргаж. Фишэнд юм байхгүй шүү. Ургамал юм байхгүй наа чи мал. Ургамал юм. Цагаан сараар яа бууз чи сайхан Коныг өвгөн сайхан яриад байсан шүү дээ нэг ардын жичин гомсор тэр чинь. За. Комэн сайхан бууз юм аа гэсэн чинь нэг хамаатны өвгөн комэн сайхан өвгөн маа сайхан хөтөг өвгөн байна да гэж бууз чинь тэгээ сурцсан тий. Гоё ярьж байсан шүү дээ тэр. Тэр чинь бас гоё юм. Идэхэд бас нэг хүн байдаг тий. Тэр хүн өмгөж байгаа нэг гоё юм. Цаана нэг зогцсон. Зогцсон. Сайхан өвгөн байна да сайхан өмгөж өвгөн байна да гэж ярьж байгаа юм. Тэгээд бас идэж юм гэж байгаа нь бас гоё харагдаж байгаа шүү дээ тийм үү? Бүр нэг цаанаа нэг тийм ээ. Бүр хослоод байсан. Аюу гоё өгдөө шүү дээ. Гоё харагдаж байгаа юм даа. Эдээ ундааны зоогийг бас нэг сайхан гэдэг хүртэж байгаа нэг бүр нэг буян даацсан нэг бүр цаана төрцөн хүмүүс байдаг аа нэг сайхан. Тийм хүн байх сайхан. Сайхан юм гэж. Одоо тэр бөхчүүтэй нэг юмгаар яриад сайхан иддэг усуд байж та тийм ээ. Нэг сайхан бүр дахин хийж өгөөд юм аа. Дахин жигнэж өгөөд юм аа тий. Амтлуулаад байна. Амтлуулмаар тийм гоё усуд байж та одоо. Энэ Монголын хоол ундыг хэрэглэнэ гэдэг чинь бас сайхан шүү манай монголчууд тийм ээ. Сайхан. Одоо Монгол одоо хоолны ёс жаг гэж бүхэл өдөн одоо нөгөө үндэсний хамгийн том боловсрол явж байгаа. Боловсрол явж байгаа тийм. Зочин ирэхээр яаж хоол цаах вэ? Ямар идэл засах вэ? Зочин яаж дайлах вэ? Хүн амтны хараа одоо хоол ундтаа одоо дээр үед ч одоо хүний хазар хоол ундтаа гарахгүй болдгоо гэдэг ярьдаг байсан шүү дээ манай улсанд ч одоо ирнэ. Айл очоо буугал мордын дээр хотыг хардаг үү? Тийм хотыг хардаг. Хотыг харуулдаг дөөрөө мотолдог. Одыгаад айл нүүж явах дээр үед одоо тэмээгээр нүүдэг байсан. Тэгсэн чинь тэмээгээр нүүж явахдаа тавгны идээвэрэ цааваад замын цосоод усууд цаа өгдөө шүү дээ. Тэр усууд тэмээгээ хэвтүүлээд ачаа хэвтүүлээд цаавуугаад тэгээд хэрвээ цаамаа өгөхгүй болохоор зэрэг дараа нь тэгээ хараад тугаан цоорсон юм уу бид цаа өгсөнгөө гэдэг тэгээ ярьдаг ч усууд. Тэгэхээр тэр Монгол ёс. Тэр үед бол цаа эдийн унд ёс ойгүй бас их жаяртай байсан. Хатуу. Би жоохон байхтай үед нь одоо тэгээд арган зачигдаад явдаг байсан би жоохон. Манай тэг хөгчүүд ярьдаг айгүй тийм яриагаа сонсож байхад айгүй тийм хатуу ёс жаягтай байсан. Ёс жаягтай тийм. Хүн ороод ирэхээр гадаагаар. Тэгээд энэ ачаар явах гэрс цаагаа аваад цосч өгдөг дангахтай цаа. Хүний урдуур орохгүй. Жочин гэр болоод хүүхдүүд гадаа тоглож байдаг. Гэрс хүүхдүүдийг гаргаж чинь гар танууд хүний яхан яа. Тийм ёстой тийм гоё Монгол ёс гэдэг чинь ярих юм бол зөндөөн байгаа шүү дээ. Оо яа мондог. Одоо тэр ёсоо Агуу ёстой байсан аа тэр. Canville брэнд Ингний хормог дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд Ингний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдсээр баялаг тул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт нэрэн шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Canville өдөр бүр хүргэн хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Canville брэнд Ингний хормог. Хушгины самрын нунтаг эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, амин дэмийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуулан хоол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10
бэлэм дутаад байна та. Dabi, pop your day. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаалan нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Бэрсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88 53 11. Liban брендийн Eco ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн өдөө орнотын унаанд тавьж үйлчлэн утас 91 TG-70. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнотын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 техник 10 9967 техник 10. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн Монгол орны үнцэг улам бүрт хурам найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуунаар нь үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчлэгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Nissin Oilio Mongolia. 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Nissin Oilio албан ёсны эртэйгээр худалдаалагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е-амин димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа, шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Жочин гээч ирэхээр бүхэлдээ хойно гаргаж өгөөд Тэгдэг асуусан. ширээ засаж өгөөд мөнгө аяг хил утгаа тавьж байгаад Монголын ширээ засах нь өөр шүү дээ, тийм ээ. Сайхан соёл дүүх. Дэлхийд данстай гэж байгаа шүү дээ, сайхан. Тийм. Гэхдээ энэ газар нутгтаа дасан догцсон тэр сайхан мадынхаа цагаан эдээ энэ сайхан хоолуучид Монгол хүндэл ээлтэй байж, Монгол хүн эрүүл байж, хүн ер нь юу ууж идэнэ. Ямар газар хүмүүжнэ. Тэрийгэд хүн сэтгэж ярина. Хүнийг ер нь таних амархан шүү дээ. За чи ямар хүн юу ярьж байна? Тэгвэл чиний энэ хүн иймэрхүү хүмүүжлэлтэй байх нь яриа гарна хүний дүгндэг. Энэ хүн одоо бие хэр их авч явж байна гэдэг. Хүн чинь тэр идэж ууж байгаа юмар өөрийнхөө үндснийхаа тэр биенийхээ дархлааг бас чиний хоолносод би монголчууд салж болохгүй гэж би боддгийн. Энийг харин сайхан хөгжүүлээд баялаг болгоо сайхан аваа явах. Олон сайхан үйлдвэрүүд бас явж байна ах минь. Болж шүү. Зарим нэг цагаан сар болоод ирэхээр одоо сар шин болоод ирэхээр нэг бууз айлд ороод ингээл явахаар сайхан тий. Өөр газар одоо энд бол бирээс 3 бууз чи явахгүй шүү дээ. Тэгин. Таавал залуудаа сайхан иддэг байсан. Залуудаа өстой идэх байлаа. Одоо аягаар нэрх уу, ширхгээр тоогоор нэрх уу? Ширхэг тоогоор яар шүү. Жигнүүрээр нэрх уу гэдэг шиг. Бараг жигнүүрийг иддэг байлаа шүү. Одоо ч худаад нь одоо их ичгээд нэг шингээ чадахгүй бас. Аргагүй ч. Хэмжээ
таваад идэм байна. Аргагүй. Тэгснэ мэт бас нөгөө чэйж нь яахгүй идэж байгаа шүү дээ. Аа. Бас чичнэ. Гэхдээ цагаан сараар ингээд бууз идэх явахаар нэг шингээд байдгийн тий. Оо тэр одоо та юунд дээр шингэлтэй юм чинь тэр аргагүй тэр. За ингээд мэдээж манай нэвтрүүлгийн уламжлалсаар Монголынхаа үндэснийхээ сайхан эддээ ундааныхаа соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор одоо сайхан хамтран ажиллаж байгаа сайхан байгууллага байгаа ах минь. За. Энэ байгууллага сайхан амтлаг буузгаа сайхан нэртэй. Тэр гас гарын бэлэгтэй явж байна ах минь. Оо за. За тэгээд олон төмнийхээ сайхан буйнаар л одоо дүүн явж байна да. Тэгээд энэ хол газрыг бензин тосоор тусалцааг үзүүлж байгаа одоо тэгээд ивент итгэж байгаа компаниуд дүүгийнхний нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа компани олон байна. За. Дээр надад танаа сумын одоо засаг дарга, багийн засаг дарга, сум орон нутгийн бас энэ удирдлагууд маань бас биднийг бас урилга өгөж энэ сум орон нутгийнхаа төвөг соёлыг энгийн сайхан тэр ард иргэдийнхаа амьдралын бодит тимийг сайхан эсхий дурагт нэвтрүүлэг болгоод үр хүүхдэд нь хойш үйдэн сайхан мөнхөлж үлдээж сум орон нутгаа сурчлаа гэдэг юмгаар бас бид нар бас хамтран бас нэг сайхан ажиллаж байгаад нь бас хамтын бүтээл гэж нэг сайхан юмштай ах маань. Хамтдаа л түүхээ бүтээцгөө. Тий. Тийм ээ. Тий. Баян ядуу гэж ялгараад явах уу? Ястан угсаатан гэж ялгараад явах уу? Намцархаад явах уу? Монгол хүн монголоороо сайхан байхад өөр ингэсэн хилтэй соёлтой шүү дээ бид. За тэгээд энэ амтлаг буузгаад ер нь бол та баг буусны түүхийн сайхан ярьлаа бид. Бууз гэдэг бол Монголын маань эдээний хамгийн дээд баяр дундаа хамгийн сайхан баярын маань ганц сайхан чимж явдаг юм шүү дээ. Эртний улбаа түүх нь хүн гүрний үеэс чулуун зэвсхэн үеэсээ хүртэл монголчууд чулууг улаасгаж одоо туламлаж хоолыг хийж явсан одоо түүхтэй. Махан дотор махыг болгодог бол тулам. Яа, тийм ээ. Тэрнээс л одоо бууз үүсэлтэй юм шүү дээ. За их баярлалаа. За амтд буузын хамт олноос танаа гэр бас өгүүлдээрээ дүүднөөс энэ буузыг гарын бэлгээ явууллаа. За их баярлалаа. За энэ сайхан амтлаг буузыг тэгээд энэ эдний хамт олноос бэлгэлж байгаа сар шиндаа сайхан яригдаарай. Дүүгийнхэн нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажилладаг байгууллага. Монгол хоолныхаа бас сайхан ёс жайгийг сайхан одоо ингэж одоо дэлгэрүүлж явж байгааг би хэлэх дуртай. Ялангуяа махаар юм хийж байгаа, цөөнгийн гурил хийж байгаа, энэ тал хийж байгаа хүмүүс чинь Монгол уламж технологио алдахгүй яваад байгаа. Одоо ардынхаа дунд одоо сайхан энгийн сайхан явах шиг сайхан жаргал гэж надад байхгүй. Илүү алман тушаал хэрэггүй надад би боддгийн. Энэ таад дээр л сайхан сэтгэлийн бор авдрын нэг өдөр нэг сайхан одоо хуучлаад явах сайхан олон төвнө аав ээжхээс санаж явахыг би одоо хүсдэг хүн шүү дээ. Ганцхан би одоо нутаг гэд хөвсгөлөө дүүн тойрсонгүй. Их орноо гэршээ санаж Монголын 21 аймгийг бас дүүн тойрлоо. Нутаг хөвсгөл үү? Нутаг хөвсгөл. Ямар сум уу? Хөвсгөл аймгийн одоо хотоод гаралтай ээж маань. Аав маань бол одоо дарахад талдаа тайх талдаа. Ээж аавын буян шүү дээ одоо. Би одоо тэгээд миний буян гэж юу аах вэ? Хүн болгон одоо нөгөө хаанаас ирсэн тэр луга буцдаг. Явах цаг хугацаатай л байдаг. Энэ хугацаанд хүн Монгол хүн чанараа алдахгүй байх ёстой байна гэдэг. Би ч гэсэн алдаж онж явж ил байсан. Онох гэж хичээж ил явна ах маань. Олон ардынхаа сайхан түүхтэй танилцж ихэд дөрийг бас сайхан сурлаа. Өнөөдрийн сайхан өөрсдийн ариун сайхан амьдралынхаа туршлагаасаа хуваалцаж Монголынхаа ард түмэнд одоо мэлний сунрын сайхан мэлаасанд одоо та хоёрт маш их талархж байна. Тэгээд одоо хаврын сайхан дэлгэр цагт нь би нэг морилон ярина. Мал төлдөх үе ярина. Мал төлдөх үе. Дараа нь зуны цаг үедээ бол яг энэ одоо таны одоо энэ сайхан тий Монгол хүний ур ухаан, Монгол хүний сайхан эдээ ундааны одоо тэр цагаа эдээ бэлтгэх. За тэр сайхан зуны цаг үед нэг бас ирнэ. За ингээд манай нэвтрүүлгийг бас дэмжээ хамтран ажилладаг ах маань. Гойхон гэдэг юм сайхан брэнд байна. Дахин боловсруулаагүй юм сайхан бүтээгдэхүүнээр одоо хийдэг. Байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн гэж байна. За энийг ах чөөртөө өгч байна. За их баярлалаа. Гойхон брэндээр гойж илдээ сайхан. За гойхон брэндээр гойлаад одоо цагаан сараа сайхан яана. Баярлалаа тав хинта. За заах маань. За яа уртнаас зан жаргал сайхан яваарай. За сайхан өрөөл өгөн сайхан бат оршгээ тэгээд дахин уулзах сайхан өрөөл тавья да. Талархлаа танд. Сайхан хуучлалаа. Сайхан хоолцаа байна. Аян замд мөн сайхан им болог, там болог. За талархлаа ягч минь. Энэ сайхан Монголынхаа уламж эдээ ундааныхаа энэ сайхан соёлыг сайхан тээж яваа. Монгол хоолны соёлыг тээж яваа гэж юм шүү дээ.
соёлын өвийг сага тээж яваа. Өв тээгч одоо малчин түмэнд талархаж байна сага. За их баярлалаа. Ястал ганцхан сайхан сүүл гардаг бүтээгдэхүүн шүү дээ тий. Малаас ганцхан сүүл гардаг тэрийг ийм сайхан бүтээл болгож байгаа нь талархаж байна. За тэгээд. За одоо ингээ хөдөлгөөд одоо. За хөдлөе. За их баярлалаа.